Сайн байцгаана уу хүүхдүүдээ. 3 дугаар ангийн хүн ба орчин монгол хэлний хичээл эхлэхэд бэлэн боллоо. Бүгдээрээ хичээлийн эхэнд монгол хэлний ном, хүн орчны ном болон хичээлийн хэрэглэлээ бэлдээрэй. Бид өнөөдөр цэвэр орчин таата мэдрэмжийн талаар ярилцах болно. Тэгвэл бүгдээрээ хичээлдээ идэвхтэй оролцоорой. Нийтийн эзэмшлийн газар гэж юу вэ? Бүгдээрээ хүн ба орчин номныхоо 60 дугаар хуудсыг гаргаж зургийг ажиглая. Энэ зурагт юу юуг дүрсэлсэн байна вэ? Нийтийн эзэмшлийн газрыг зургаас харж нэрлэвэл гудамж талбай, сургуулийн гаднах талбай, хүүхдийн тоглоомын талбайг дүрслэн харуулжээ. Нийтийн эзэмшлийн газар гэдэг нь хувь хүн өмжилж авах боломжгүй төрийн мэдлийн газрыг хэлнэ. Бид нарт хамгийн ойрын жишээ буюу сургуулийн гаднах талбай харъя. Сургуулийн гаднах талбайд бид ямар дэгийг баримтлах ёстой вэ? Бүгдээрээ дэвтэр дээрээ бичье. Хог хаягдлыг зориултын савнд ялгаж хийх. Зүлэг ногоо, мод бутыг хугалахгүй байх. Гудамж талбайд нус цэрээ хаяхгүй байх. Гэх мэтчлэн олон дэг байдаг. Багшийнхан бичсэн дэг та нарын бодсон дэгтэй таарч байна уу? Бүгдээрээ дэвтэр дээр тэмдэглэж авцгаая. Нийтийн эзэмшлийн газруудад очихдоо зарим зүйлийг анхаарах хэрэгтэй. Жишээлбэл тоглоомын талбайд тоглохдоо унаж бэртгэхээс сэргийлээрэй. Тэгвэл тоглоомын талбайд бид очихдоо тоглоомтой болгоомжтой харьцах хэрэгтэй байна. Автомашины замтай ойрхон тоглож болохгүй шүү. Бүгдээрээ автомашины замын ойролцоо бөмбөгөөр тоглож болохгүй байна. Бидний бөмбөг зам руу өнхрөөд орох аюултай. Ил задгаа хайсан хогонд хүрч болохгүй. Яагаад гэвэл ил задгаа хайсан хогоор дамжуулж бидний биед янз бүрийн нэм бактери халдварлах боломжтой. Зориултын савнд хогоо хаях хэрэгтэй. Бидний хайсан хог байгаль дэлхийг бохирдуулдаг учраас зайлшгүй хогийн савнд хогоо хаях шаардлагатай байна. Эдгээр дэгээс хог хаягдлыг хэрхэн зөв, аюулгүй ангилж хаях дэгийн талаар бүгдээрээ бичлэгийг үздэцгээе. Хог гэж юу вэ? Хүнд хэрэггүй бүгдийг хог хаягдал гэж нэрлэнэ. Хүний амьдралын боломж нэмэгдэхийн хэрээр хэрэглээ ихсэж хог хаягдлын хэмжээ бас түүнийг даган өсдөг байна. Аливаа хог хаягдлыг ялгах, цуглуулах, зайлуулах, цэвэрлэх, халдваргүйжүүлэх, цогцарах хэмжээ нь хүрээлэн буй орчин хүн амын эрүүл мэндийг хамгаалах чухал ач холбогдолтой. Статистик мэдээгээр хүн нэг хоногт 1.5 кг, жилд 200 кг хуурай хог хаягдал хайдаг. Улаанбаатар хотод өдөрт 800-аас 1000 тонн хуурай хог хаягдал гарч зөвхөн 50% нь хогийн цэг рүү ачигдаж, үлдсэн 50% нь гадаах орчныг бохирдуулсаар байна. Хог хаягдлаас учрах хохирол. 1-дүгээрт хүрээлэн буй орчинд агаар, ус, булаг, шанд, гол мөрөн, хөрсийг бохирдуулдаг байна. 2-дугаарт хүний эрүүл мэндэд нөлөөлнө. Гэдэсний халдвар өвчнүүд, сүрье, бом, татран зэрэг өвчнөр тараах их үүсвэр болдог байна. Тийм учраас хогийг зөв ангилан ялгах нь хамгийн чухал. Жишээ нь гэрийн хогийг хэрхэн ангилах вэ? Ногооны хаягдал, хоолны хаягдал, цаас, гялгаруут, шил, сав, лааз, хэрэглэхгүй хувцас, үнс гэх мэт зүйлсийг дахин хэрэглэх болон хэрэглэгдэхгүй гэдгээр нь ангилах нь зүйтэй. Гэр хорооллын айл өрхөд үнс болон бусад хатуу хог хаягдлаа тус-тусад нь савнд хийж заншвал хогийг зөөж тээвэрлэж буй болон хогийг нэгдсэн цэг дээр ангилан ялгаж
Хоёр дахь түүхийг бэлтгэж буй хүмүүсийн эрүүл мэндийг хамгаалах, агаар бохирдуулах нөхцөлийг бууруулахад нэн тустай юм. 1. Гялгар хальсан уут нь хөрсөнд ялзарч шингэхгүйгээр 500 жил хадгалагдаж байгаль орчныг бохирдуулдаг байна. Тиймээс өдөр тутмын худалдан авалтанда даавын тор хэрэглэж хөвшөөрэй. Гялгар уутыг салхинд хийсэхгүйгээр дотор нь хог хийж амийг нь сайн боож хогийн савнд хайж байгаарай. 2. Хүүхдийн живх нь хөрсөн дээр 500-аас 600 жил хүртэл хугацаанд задрахгүйгээр байгаль орчныг бохирдуулдаг тул энэ хэрэглэнээс айлуулах татгалзах хэрэгэлсэн живхээ байгальд ил хаях биш. Нийтийн хогийн цэгт хогийн уутанд хийн амийг нь сайтар боож хайж байгаарай. 3. Аян замд явах амарч зугаалахдаа машиндаа хогийн уут авч явна. Гарсан хог хаягдлаа цуглуулан хогийн цэгт хайж хэвшээрэй. Замын хажуугаар архины шил, ундааны сав, бусад хог хаягдал хөглөрөн байдаг нь ямар муухай харагддаг вүлээ? Хоггүй эрүүл цэвэр орчинд амьдрах нь хүн бүрийн эрх бас үүрэг юм. Бид бичлэгээс хогийг хэрхэн ангилж хаях талаар мэдээллийг авлаа. Тэгвэл одоо бидэнд хогийг хэрхэн зөв, аюулгүй ангилах талаар бяцхан зөвлөгөөг багш Наран тогтох бидэнд хүргэнэ. Сайн байцгаана уу хүүхдүүд ээ. За өнөөдрийн хичээлээр бид хогийг хэрхэн ангилж хаях талаар мэдээлэл авлаа. Тэгвэл хогийг ангилан хаяхаас гадна зөв, аюулгүй хаях талаар бяцхан зөвлөмжийг хүргэе. За амны хаалтыг хэрхэн зөв хаях талаар багш нь хэлж өгье. За амны хаалтаа авлаа. Амны хаалтыг хогоо ангилан хаяхаас гадна овор хэмжээг нь багасгаж, өөр жижиг болгож, зай эзлэхгүйгээр маш жижиг мөн аюулгүй болгож битүүмжилж хаях хэрэгтэй. За ингэж хаях нэ. Аюулгүй байдлын үүднээс цаасанд боож мөн гялгар уутаар боогоод мөн ангилсан сав руугаа хийх нэ. Энэ бол одоо аюултай хог гэсэн хог руу хийж болох нэ энийг. За одоо энэ хэрэгэлсэн амны цаас. За хэрэгэлсэн амны цаасыг мөн шууд амаа арчаад шууд хогийн сав руу хаях биш, мөн жижиг болгож эвхэж хогийн сав руу хийх нэ. За энэ мөн овор хэмжээг багасгах чинь гэсэн үг. За бид чихэр идлээ. Чихрийн цаасыг идээд цаасаа шууд хогийн сав руугаа дэлгээтэй чигээр нь ингээ хайдаг хүүхэд авчвал тэгэхээр бид нар сургуулийн орчинд ч тэр гэртээ ч тэр мөн хамгийн жижигээр эвхэж ингэж хогийн савндаа хийвэл овор хэмжээ нь багасна, мөн аюулгүй байх нэ. За ингээд эвхээд ангилсан сав руугаа хийх нэ. Энэ бол энгийн хог руу ангилагдаж хаягданаа. За энэ цаасан аяга байна. Энийг мөн шууд бас хогийн сав руу хийхгүй, мөн жижигэлж багасгаж эвхэж хогийн сав руу хаяна. Энийг дахин боловсруулах цаасны хаягдал сав руу хийх нэ. За энэ ундааны сав байна. Энэ хуунзар сав мөн дахин боловсруулах сав руу хаягдана. Энийг хаяхдаа шууд бас бүтнээр нь хаяхгүй өглөөг нь авлаа. За мөн овор хэмжээг нь багасгалаа. Буцаагаа таглахаар дэлгэхдэггүй. За ингээд овор хэмжээг нь багасгаад мөн хогийн сав нь дахин боловсруулах сав руугаа хаях нэ. За гялгар уутыг бас дахин боловсруулах сав руу, хуунцар сав руу, савны ангил руу хийн. Энийг мөн эвхэж эсвэл уйж зангидаж овор хэмжээг нь багасгаж хаях нэ. За ангилахаас гадна зөв, аюулгүй хогоо хаях зөвлөмжийг багш нь хүргэж байна. За ингээд энгийн буюу дахин боловсруулах сав руу хийж болох нэ. За цаасыг том чигээр нь энэ овор ихтэй хаяхгүй, мөн ингэж бацхаар бас овор ихтэй. Тийм учраас бас маш сайн жижиг эвхэж хогийн сав руу хийн. Энийг мөн дахин ашиглах цаасны хог хаягдал гэсэн сав руу ангилан хийх нэ. За энэ
За саяын овор хэмжээ багасгаж, аюулгүй болгож нугалсан багшийн зөвлөмжийн дагуу хогоо одоо ангилан хаяхдаа хуванцар сав гэлгар уутыг дахин боловсруулах буюу улаан өнгийн сав руу хийх юм байна. Энгийн хогон дээр нь болохоор бидний хэрглэж агаад дууссан үзэг бол буюу хоол хүнсний хаягдлыг шар сав руу хийх юм байна. Энгийн хог. За мөн дахин боловсруулах хог хаягдал маань сая бидний нугалсан цаас, амны цаас, янз бүрийн цаасан хайрцаг болон цаасан хэвлэлүүд бүгд орох нэ. За энэ дахин боловсруулагддаг энэ сав руу ингэж ангилагдаж хаягдах нэ. Хогийг ангилан хайсан байдлыг ажиглаараа хүүхдүүдээ. За саяын ярьснаар хуванцар сав, лаазан, хүнсний хаягдал байна. За энгийн хог хаягдал байна. Цаасан хог хаягдал байна. За ингэж ангилсан байгааг ажиглаараа хогоо ангилан хайж сураарай. Хогийг ангилан хайж сурснаар байгаль дэлхийдээ ээлтэй зүйлийг хийдэг байх нэ. Байгаль дээр эдгээр хог хаягдлууд ихээр хаягдсан байдаг. Тэгвэл зарим хог байгаль орчинд ямар хор хөнөөлтэй болохыг бичлэгээс харъя. Сайн байцгаана уу? Та бүхэнд хог хаягдал, тэр дундаа хуванцар хог хаягдлын талаар товчхон мэдээлэл хүргэе. Монгол улсад хоол хүнсний, төмрийн, хуванцрын, малын гаралтай, аюултай буюу цацрагийн, цаас болон картоны болон бусад булагдсан хог хаягдлын гээд нийт 1 жил 1 сая 433 тонн хог хаягдал гардаг байна. Үүнээс 69 мянган тонн нь хуванцар хаягдал. Бидний өдөр бүр ууж хайдаг ундааны сав байгаль орчинд асар хортой нөхцөлийг үүсгэнэ. Нэг хуванцар сав бүрэн уусаж дуусахад 1000 жил хэрэгтэй. Таныг ундааныхаа савыг хөрсөн таяхгүй гэж найдая. Хог хаягдлыг дахин боловсруулах 85% боломж байдаг. Үүний тулд таны уусан ундааны сав гудамжинд биш, зориултын ангилж ялгсан хогийн савнд байх хэрэгтэй. Хуванцар сав байгаль яаж бохирдуулж байгааг бичлэгээс харлаа. Тэгвэл заавал хаях биш, шууд ашиглан бүтээл хийж болдог юм байна. За өнөөдрийн хичээлээс Туяа охин маань олж авсан мэдлэгээрээ их бичсэн байна. Туяа охины бичсэн эхийг бүгдээрээ сонсъё. Багш нь нэглээд уншиж өгье. Та нар сайн сонсоод санал бодлоо илэрхийлж чих юм аамаа. За бид бүгдэд хамаатай. Хүрээлэн буй орчныг бохирдуулагч олон зүйл байдгийн нэг нь хог хаягдал юм. Хогоо зориултын савнд хийж хэвшгээс эхэлнэ. Энэ нь байгаль дэлхийгээ хайрлаж байгаа сэтгэл юм. Хогийг дахин ашиглахгүй байгальд задардаггүй гэх мэтээр ангилбал сайн. Харин ангилж хаяхдаа хогийн овор хэмжээг багасгаж жижиг болгож хаях нь чухал. Ангилж хаях нь байгаль орчинд тустай. Гол горих, булаг шанд руу хог хаяж бохирдуулж хэрхэвч болохгүй. Учир нь бид уух ус, амьсгалах агаараа цэвэр байлгаж байж эрүүл сайхан орчинд аж төрж амьдрч чадна. Туяагийн бичсэн эхээс зарим үгийн утгын тайлбарыг хий. За овор гэдэг үг нь бараа сүр үзэгдэх гадаад байдал. За овор хэмжээгээрээ ихүү багуу гэдгийг нь хэлдэг утгатай байна. Зориулалт хог хаяхад зориулагдсан сав жишээ нь тийм ээ.
ангилах, юмсыг нийтлэг болон зүй тогтолд холбоог таньсны үндсэн дээр бүлэглэн хуваана. Ангилж хуваана гэсэн утгатай юм байна. Бохирдуулах, орчноо муухай олох. Мөн жишээ нь гараа муухай олох гэсэн утгатай юм байна. Туяагийн бичсэн эхээс ойлгосон сэтгэлдээ илэрхийлэн бичээрэй хүүхдүүдээ. Туяагийн бичсэн эхээс санаавч өөрийн сэтгэлдээ илэрхийлэн бичээрэй. Бичснээ хянаарай. Найруулгын засвар хийгээрэй. За, найруулгын засвардаа ойлгомжтой байна уу? Үг нэмэх үү? Эсвэл үг хасах уу? Үгийг солих уу? Зөв бичгийн дүрмийн засвар хийгээрэй. 5 дугаарт нь засвар хийсний дараа сайжруулан хичээнгүй бичээрэй. Гэрээхэндээ уншиж өгөөрэй. Зөвлөгөө аваарай. За, бид өнөөдрийн хичээлээр нийтийн эзэмшлийн газарт дагаж мөрдөх дэг журмыг баримталж, хогоо зөв аюулгүй ангилан ялгаж, цэвэр таатай орчин бүрдэн гэсэн ойлголтыг авлаа. Гэрийн даалгавраа бичиж аваарай. 1-дүгээрт гэр болон сургууль орчны хогийн савнд хог хаяхдаа зөв аюулгүй ангилан хайж хэвшээрэй. 2-дугаарт өнөөдрийн хичээлийн хүрээнд олж авсан мэдлэг дээрээ тулгуурлан өөрийн сэтгэлдээ бичээрэй. Баяртай хүүхдүүдээ. Онцгой нөхцөл байдал үүссэн энэ цаг үед бид боловсролын үйлчилгээг тасралтгүй үзүүлэх зорилгоор дэлхийн хичээлийг бэлтгэн явуулж байна. За, дэлхийн хичээлийн үед хүүхдтэйгээ хамтран суралцж байгаа эцэг эхчүүдтэй энэ өдрийн мэндийг төвшүүлье. За, дэлхийн хичээлийн үед хүүхдүүдэд хэрхэн дэмжих, хэрхэн ойлгох, хэрхэн чиглүүлэх талаар ярилцахаар бид гэрүүл судлаач оюут нөхшийг урьж ирүүлээд байна. Танд энэ өдрийн мэнд төвшүүлье. Дэлхийн хичээл үзэж байгаа бяцхан хүүхдүүд болон аав ээж нартай энэ өдрийн мэнд хүргье. За, юуны төрөнд хүүхдийн сурах, хөгжих үйл явцад нөлөөлдөг гол хүчин зүйлийн талаар та ярихгүй юу? За, хүүхдийн сурах, хөгжих үйл явцыг дэмжих, удирдахад хүүхдийн насны онцлог бүр тохирсон өвөрмөц арга зүй бол зайлшгүй ашиглах хэрэгтэй байдаг. Гэхдээ өнөөдөр би телевиз үзэж байгаа аав ээж нартай бүх насны хүүхдүүдийн сурах, хөгжих үйл явцыг удирдан чиглүүлэхэд хамгийн чухал нөлөөтэй 3 хүчин зүйлийг хэлж өгье гэж ингэж бодож байна. За, үүний 1-дүгээрт нь бол хүүхдтэй харилцах томчуудын ээлдэг тотон харилцаа гэж байгаа. За, энэ ямар харилцаа байх вэ гэхээр хүүхдийг ойлгосон, дэмжсэн, магтсан, сайшаасан, урамшуулсан, тэднийг сонссон ийм ээлдэг тотон, халуун тотон ийм харилцаа бол хүүхдийн хөгжилд чухал нөлөөтэй гэж үздэг. За, 2-дугаарт нь бол хүүхдийн хайрлуулах, сэтгэл зүйн хэрэгцээг бүрэн дүүрэн хангах байдал. Өөрөөр хэлэх юм бол хүүхэд хайрлуулж байгаа, хамгаалагдсан, аюулгүй байгаагаа өдөр тутамдаа мэдрэх нь тэдний оюухан танин мэдхүн хөгжилд чухал түлхэц хүч болдгоо гэж ингэж үздэг байгаа. За, 3 дахь нэг чухал хүчин зүйл маань бол хүүхдийн айдасгүй оролцооны төвшин гэж байгаа. Өөрөөр хэлэх юм бол хүүхдийн хөгжлийг дэмжихэд оролцоо бол хамгийн чухал шүү дээ. Ингэхдээ хүүхэд өөрийнхөө үзэл бодлыг, санаа бодлыг илэрхийлэхдээ өөрийнхөө шийдвэрийг ээж аав нартай, багш нартай танилцуулах үедээ ямар нэгэн айдас түгшүүрийг мэдрэхгүй байх нь бол хүүхдийн хөгжилд чухал нөлөөтэй гэж үздэг байгаа. Тэгэхээр энэ хүүхдийн хөгжилд нөлөөлдөг хүчин зүйлүүдийн дотроос хамгийн чухал зүйл бол энэ 3 хүчин зүйл байгаа. Хэрвээ энэ 3 хүчин зүйлээр дамжсан элэгсэг халуун дотн хайраар дүүрэн харилцаан донд хүүхэд амьдарч хэлэх юм бол өөртөө итгэлтэй, өөрийнхөө үн цэнийг мэдэрдэг, илүү аз жаргал, баяр хөөртэй, ирээдүйдээ итгэлтэй, эрч хүчтэй байдаг гэдгийг бол маш олон судалгаанууд бол нотолдог. Би нэгэн судалгааны жишээг бас яриа гэж бодож байна. Америкийн нэгдсэн улсын эрдэмтэд хүүхдийн сурах хөгжих үйл явцад хамгийн чухал нөлөөлдөг хүчин зүйлийг тодорхойлох судалгааг бол 35 жилийн турш хийсэн байгаа. Тэгээ энэ судалгаандаа бол янз бүрийн орчин нөхцөлд амьдардаг янз бүрийн насны хүүхдүүдийг бол хамруулсан. За, энэ судалгааны эцсийн дүгнэлт нь юу гэж гарсан бэ гэсэн аз жаргалтай, уурах, тарих, амжилттай сайн сурдаг гэсэн ийм дүгнэлт гарсан. За, ямар хүүхдийн уурах, тарих, аз жаргалтай байдаг вэ гэсэн аав ээж хоёр нь бие биенийгээ хайрлаж байгааг харж өсөж байгаа хүүхдийн уурах, тарих бол хамгийн сайн сурдаг юм байна гэдгийг бол тодорхойлсон байгаа. Өөрөөр хэлэх юм бол
хүүхдийн сурах хөгжих үйл явцад гэр бүлийн орчны эцэг эхийн эдийн засгийн одоо тий чадамж бол тийм чухал нөлөөтэй биш. Харин хүүхдийг ойлгож, хүндэлж, хайрлж, хамгаалсан элэгсэг халуун дотн тий харилцаатай тэр одоо гэр бүлийн орчин чухал юм а гэдэг энэ судалгааны дүгнэлт бол одоо тодорхойлж гаргаж ирсэн байгаамаа. Тэгэхээр би ээж аав нарт юу гэж хэлэх гээд байна вэ гэхээр та хүүхдийнхээ сурах хөгжих үйл явцыг дэмжихийн тулд хүүхдээ илүү аз жаргалтай, баяр хөөртэй одоо байлгах хэрэгтэй юм а гэдгийг л одоо хэлмээр байна. Тэгэхээр хүүхдийн хайрлагдсанаа мэдрэх, хамгаалагдсанаа мэдрэх мэдрэмж бол их чухал байна тийм ээ. Дээрэс нь оролцоо. Энэ гурван зүйлийг их онцлоо гэж ойлгож байна. Тэгэхээр хүүхдийн тэгвэл гэр бүлийн орчныг үзүүлэх гол нөлөөлөл юу байдаг вэ? Ер нь Монгол улсын төрөөс гэр бүлийн талаар баримтлах бодлогын баримт бичигт одоо заасан байдаг. Гэр бүл бол хүний хөгжлийн анхдагч орчин, нийгмийн үндэс нэгж, соёл, ёс уламжлал өвлөгдөн шинжлэгдэж байдаг тэр үнэт ахуй юм а гэж. Өөрөөр хэлэх юм бол хүүхэд юу харсан, юу сонссон, юу мэдэрсэн түүнийхээ дагуу төлөвшөж хөгжиж байдаг учраас гэр бүлийн орчин бол хүүхдийн хөгжлийн анхдагч орчин юм. Тэгэхээр гэр бүлийн орчинд хүүхдийн хөгжлийг дэмжихэд одоо маш олон хүчин зүйлүүд чухал байдгаас би 3 зүйлээ бас онцлон ээж аав нартаа хэлмээр байна. Нэгдүгээрт нь бол танаа гэр бүлийн харилцааны орчин өөрөө хайрлсан, хүндэтгсэн, халуун дотн итгэлцэл дээр суурилсан харилцаа одоо байх ёстой. За 3 дугаарт нь бол амьдралын хэм маяг одоо хүүхдэд үзүүлэх үлгэр дуурайлал өөрөө их зөв байх ёстой. Амьдралын дээд тийм. 3 дугаарт нь бол тэр хүүхдтэй харилцаж байгаа харилцаа хүүхдийн сэтгэл зүйн хэрэгцээг хангах байдал бол маш чухал. Тэгээ монголчууд нэг айхтар үг хэлсэн байдаг. Хураг байхдаа цадаагүй бол төлөг болсон ч майлсаар байдгаа гэж. Энийг орчин үеийн шинжилгээ ухаан юу гэж тайлбарладаг вэ гэхээр хүүхэд насных нь суур хэрэгцээнд хангагдаагүй, нөгөө хайрлуулах, хамгаалуулах, үн цэнтэйгээ мэдрэх хэрэгцээнд хангагдаагүй бол насанд хүрсэн хойнох бие хүний тэр сэтгэл зүйн төлөв байдалд сөрөг нөлөөтэй байдгаа гэдгийг бол тодорхойлсон байдаг. Өөрөөр хэлэх юм бол хүүхэд хайрлагдаж, хамгаалагдаж эсвэл өөрийнхөө үн цэнийг мэддэг, өөртөө итгэлтэй байдаг. Гадуурхагдаж, шовдорлогдож, эсвэл одоо үл хөндлүүлж, үн цэнээ мэдрээгүй, би хиндэж хэрэггүй гэдэг тийм мэдрэмжтэй өсчих юм бол аливаа зүйлд сөргөөр ханддаг, илүү гомдомхой, өшрөмтгий ийм одоо хүн болох магадлал нь бол одоо нэмэгддэгэ гэдэг шинжилгээ ухаан хэлж байгаа учраас гэр бүлийн орчин хайраар дүүрэн ийм одоо амгалан тайван халуун дулаан байж иж хүүхэд одоо оюухан танин мэдхүү сэтгэл зүйн хувьд бол эрүүл хүн болох нэ. Тэгэхээр энэ онцлог нөхцөл байдал тэлээ хичээлийн үед хүүхдүүд шууд асуух багшгүйгээр, шууд асуух найзгүйгээр тийм орчинд хүүхдүүд хичээлдээ суралцж байгаа гэр бүлийн орчинд. Тэгэхээр энд эцэгчүүд тэлээ хичээлийн үед хүүхдээ хэрхэн яаж дэмжих вэ? За нэг талаасаа бол одоо хөл хорионд байгаа энэ цаг үе бол гэр бүлүүд хүүхдүүдтэйгээ хамт илүү олон цагийг өнгөрөөх гэр бүл ам бүлээрээ халуун дулаан амьд харилцааг бий болох боломжийг өгч гинэ гэж ойлгох хэрэгтэй. Ингэхлээр ээж аав нар бол хүүхдтэйгээ харилцахдаа одоо нэлээд хэд хэдэн хүчин зүйлүүдийг бол анхаарах хэрэгтэй. Нэгдүгээрт нь бол хүүхдийн одоо хичээл үзэж байгаа тэр хичээлийг бол хамт үзэх. Хүүхдийнхээ даалгаврыг шалгах, хийсэн хичээлийг нь үзэх, ялангуяа тэр хүүхдийнхээ бодит чадварыг магтаж үнэлж өгөх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл бол таны хүүхд байдгаараа хичээгээд хамгийн сайнаараа бичсэн байхад чи яасан муухай бичсэн бэ гэж хэлж болохгүй. Өөрөөр хэлбэл тэр хүүхдийнхээ чадаж байгаа бодит чадварыг нь үнэлээд хичээвэл илүү сайн одоо тий үр дүн гарах нэ гэдэг хүүхдэд ойлгуулах хэрэгтэй. Тий хоёрдугаарт нь бол та хүүхдтэйгээ үр бүтээмжтэй цагийг аль болохоор хамт өнгөрүүлээрэ хамт зурах, хамт бүтээл хийх, хамт даалгавар хийх, тоглох, хамт хоолой хийх, гэрээ цэвэрлэх, ярилцах, ойлголцох гэх мэтчлэнгээр шинжилгээ ухаан бол нөгөө хамтын цаг болон үр бүтээмжтэй цаг хоёрын хүүхдийн хөгжил оюуханд нөлөөлдөг ялгааг бол маш тодорхой гаргасан байдаг. Тэгэхээр та хүүхдтэйгээ зүгээр нэг 5 цагийг хамт өнгөрөөх биш, үр бүтээмжтэй 1 юм уу 2 цагийг хамт өнгөрөөх нь бол хүүхдийн хөгжилд чинь маш чухал. 3 дугаарт нь бол хүүхдийн хөгжил оюухан танин мэдхүүд аавуудын үүрэг оролцоо илүү чухал гэдгийг бол одоо баталчихсан маш олон туршилтууд байгаа шүү дээ. Аав нь хүүхдээ магтах, сайшаах, хамт тоглох, даалгаврын шалгах гэх мэтлэнгээр олон туршилтыг хийхдээ хүүхдийн зүрхний зохилт нэмэгдэх, цусны эргэлтэнд өөрчлөлт орох гэх ингээл маш олон одоо зүйлүүд бол нөлөөлдөг болохыг бол тогтоосон. Тэгэхээр аавууд аль болохоор хүүхдийнхээ дэвтрийг үзэх, хичээлийн даалгаврыг нь хийлгэх, багшийн өмнөөс одоо үнэлгээд өгнөлтийг өгөх энэ одоо арга замуудыг бол бас ашиглах хэрэгтэй. Ер нь хүүхдийн сурах хөгжих үйл явцыг дэмжинэ гэдэг бол
хоёр хүчин зүйлээр л дамжиж хэрэгжинэ ерөнхийдөө. Нэгдүгээрт нь бол тэр хүүхдийн сэтгэл зүй, оюухай, стрессгүй, тайван, амгалан, аз жаргалтай, ирээдүйдээ итгэлтэй, зорилготой байх тэр гэр бүлийн халуунд бол орчин байх ёстой. Хоёр дахь нь бол хүүхд зориудын зорилготойгоор одоо сургах, хүмүүжүүлэх, тодорхой арга барилаар нөлөөлөх энэ одоо процесс гэж ойлгох. Тэгэхээр орчин зориудын цаг хоёр их чухал байх нэ. Тэр дундаа аауд үнд их цаг гаргах, аауд үнд их ач холбогдол өгөх, аауд хүүхдтэйгээ ойр байх энэ бас боломж юм шүү гэж ингэж манай эцэгчүүд гэр бүл маань харж байгаа бахаа гэж бодож байна. Ер нь ээж аауд хүүхдийн сайн сайхны төлөө юу хийх хэрэгтэй вэ? За хүүхдийн сайн сайхны төлөө маш олон зүйлийг ээж аауд хэлдэг. Тэгэхээр хамгийн чухал нэг зүйлийг хэлмээр байна. Тэгэхээр аав та хүүхдийн төлөө нэг л зүйлийг хийх ёстой. Энэ бол хүүхдийнхээ ээжийг хайрлах. Ээж та хүүхдийнхээ төлөө нэг л зүйлийг хийх ёстой. Энэ бол хүүхдийнхээ аавыг хайрлах. Аав ээж хоёр нь бие биенийгээ хайрлаж байгааг харж өсөж байгаа хүүхдийн уурга тарих аз жаргалтай байдаг бөгөөд илүү амжилттай сайн сурдгаа гэдгийг одоо дахин хэлмээр байна. За тэгэхээр орчин үеийн хүүхдийн сэтгэл зүйн онцлогийн талаар та мэдээлэл өгөхгүй юу? Тэгэхээр бид нарын хүүхэд байсан цаг үе нийгмийн харилцаа өөр байсан. Өнөөдрийн одоо аж үйлдвэрийн 4-р хувьсгалын үе гэж нэрлэж байгаа техник, технологи болон химэл оюун ухааны 90-100-д төрж өссөн хүүхдүүдийн сэтгэл зүйн онцлог бол их өөр байна. Тэгэхээр 1980-аас одоо 2000 оны хооронд төрсэн хүүхдүүдийг шинэ мянгийнхын гэж нэрлэдэг байсан. Тэдний одоо ээж аауд бол илүү ирээдүйдээ итгэлтэй, өөдрөг үзэлтэй байсан учраас шинэ мянгийнхаа харьцангуй аз жаргалтай хүүхэд насыг өнгөрөөсөн. Илүү зоригтой, төвчээртэй, эрч хүчтэй одоо сэтгэл зүйн хэв шинжтэй гэж үздэг. 2000-аас 2010 оны хооронд төрсэн хүүхдүүдийг бол Z үеийнхэн гэж нэрлэдэг байгаа. 2010 оноос хойш төрсэн хүүхдүүдийг бол альфа үеийнхэн гэж нэрлэдэг байгаа. Тэгэхээр яагаад ингэж сүүлдээ хүүхдийн хөгжлийг 10 жилээр үйлчлээд байгаа юм бэ? Магадгүй цаашаага 5 жил, 3 жилээр үйлчлэхийг ч үгүйсэх аргагүй. Өөрөөр хэлбэл энэ цаг үе техник, технологийн хөгжлийг дагаад хүүхдийн одоо орчин өөрчлөгдөхийн хэрээр хүүхдийн хөгжил одоо бас түүнийг дагаад маш хурдцтай өөрчлөгдөж байна гэж ингэж ойлгож байна. Тэгэхээр бид Z үеийнхэн болон альфа үеийнхнийг төрүүлчихэд сургаад хүмүүжүүлэх гээд байна. Тэгэхээр бид бол хуучин арга барилаараа тэдэнтэй ажиллах, хандах бол одоо ямар ч боломжгүй гэсэн үг. 2020 он гараад дэлхийн хүн амын 30% Z үеийнхэн болчихлоо. Тэгэхээр дэлхийн нийтээрээ энэ техник, технологиос хамааралтай энэ онцгой үеийнхний яаж сургаж хүмүүжүүлэх вэ гэдэгт анхаарлаа хандуулж байна. Би нэг жишээ хэлээ л да. Жишээлбэл одоо манайхан их нийтлэг ярьдаг шүү дээ. Аавынхаа одоо алганы амтыг үзснээрээ одоо бид нар муудаагүй их сайн хүн болсон гэл тий. Ер нь үзүүлэх хэрэгтэй гэдэг ч юм уу ийм нийтлэг ойлголт байдаг. Шинэ мянгийнхыг аав нь одоо хүмүүжүүлэх зорилгоор алганы амт үзүүлэхэд бол тэд аав маань миний сайн сайхны төлөө энэ зүйлийг хийж байна гэж бол ойлгоно. Харин орчин үеийн хүүхдүүд бол хизээч ойлгохгүй. Аав надад яагаад ингэж харгас хандж байгаа юм бэ тий? Хүмүүс хоорондын харилцаанд ялангуяа хайртай дотны хүмүүсийн хоорондын харилцаанд ийм зүйл байж болохгүй штэ гэж цочирдож хүлээж авна орчин үеийн хүүхдүүд. Эмзэг тусгана. Тийм. Тэгэхээр нөгөө энэ Z болон альфа үеийнхэн маань бол маш их шудраг. Хүмүүс хоорондын харилцаа бол нийгэм хоорондын харилцаанаас хүнлэг, хүмүүнлэг, ёс суртахуунлаг байдлын дээд хэм хэмжээг шаардж байдаг ийм одоо үеийнхэн учраас өөрөөр хэлэх юм бол маш эмзэг. Өөрөөр хэлэх юм бол одоо шинэ мянгийнхны IQ-гийн хөгжлийг дэмжихэд болдог байсан бол Z болон альфа үеийнхний IQ-гийн хөгжлийг дэмжихгүй бол болохгүй. Өөрөөр хэлэх юм бол сэтгэл хөдлөлөө удирдах, сэтгэл зүйн доктортой байдлыг хангах тэр арга замыг одоо мэдүүлэхгүй бол эд маань нөгөө техник, технологи буюу мэдээлэлээс хамааралтай учраас сэтгэл зүйн докторгүй байдал бол ихтэй одоо сэтгэл готролд орох магадлал өндөртэй гэж бол дэлхийн нийт үзээд байгаамаа. Тэгэхээр би ээж аав нартай юу гэж хэлэх гээд байна вэ гэхээр бидний хүүхдүүдийн төрж өссөн орчин өөр, тэдний одоо мэдээлэл, хандлага, харах үнцэг өөр учраас бид бол тэдэнд тохирсон арга зүй хандлагаар бол хандах хэрэгтэй байгаа юм шүү гэдгийг бол хэлмээр байна. Тэгээд ерөнхийдөө одоо энэ аж үйлдвэрийн 4-р хувьсгалын үеийн Монгол хүүхдийн хөгжлийн асуудал ямар байх вэ гэдэг асуудал бол өөрөө шинжлэх ухааны маш том одоо судалгааг шаардсан юм том орон зай байна гэж би судлаачийн хувьд харж байна. Тэгэхээр ээж аав нар маань илүү тэдэнтэйгээ хүнлэг, одоо хүмүүнлэг, инэрэнгүү байдлаар хандах
одоо харилцах хэрэгтэй. Тэгж байж тэд өөрсдийнхөө үн цэнийг мэдэрч ирээдүйдээ ихтгэлтэй хүн болно. Бас бусдад одоо тийм харилцаа хандлагыг бий болгох хүмүүжлийн суурь нь бол тавигданаа. Тийм учраас хүүхдээ магтах, сайшаах, үнэлэх, урамшуулах тэр хүмүүжлийн эерэг аргуудыг хэрэглэх хэрэгтэй. Орчин үед яагаад хүмүүжлийн эерэг арга гэж яриад байгаа вэ гэвэл хүүхдийн тэр сэтгэл зүйн онцлогт нь одоо тохирсон тэр хүмүүжлийн аргыг л одоо эцэг эхчүүд та бүхэнд санал болгож байгаа юм шүү гэдгийг бол хэлмээр байна. За. Тэгэхээр бид нар хүүхдийн сурах хөгжих үйл явцад юу нөлөөлдгийг, орчин үеийн хүүхдийн сэтгэл зүйн хөгжлийн онцлог, үүнд гэр бүлийн гишүүдийн үүрэг оролцооны талаар тодорхой мэдээллүүдийг нэлээд гол санаануудыг оюутан доктороос авлаа. Баярлалаа танд. Тэгэхээр гэр бүлийнхаа хүрээнд бид хэрэгжүүлээд, хэвшүүлээд энэ телевиз хичээлийн үед хүүхдүүд маань одоо ширээний ард ганцаардах үед тийм ээж аваагаа хүлээгээд, багшаагаа хүлээгээд, хүүхдүүдийгээ хүлээгээд, найз нөхдөө хүлээгээд юу хийгээд юу бодож сууж байгааг нь одоо мэдэхгүй байгаа энэ нөхцөл бид нар гэр бүлийн хүмүүс маань бүр зориудаар цаг гаргаж хүүхдтэйгээ хамт ярилцаж, тэднийг ойлгож, дэмжиж, сэтгэл зүйн дэмжлэг үзүүлж ингэж хамтран ажиллах зайлшгүй хэрэгцээ бий болоод байгааг хамтарч ярилцлаа. Ингээд гэр бүлүүдтэй, эцэг эхчүүдтэй амжилт хүсье. Хүүхдээ ойлгож, одоо илүү хайрлаж, одоо тэдний оролцоог дэмжиж илүү их ажиллаарай гэж ингэж хүсгэр байна. Баярлалаа та бүхэнд.